За сайн байцгаана уу? Дахины тааруутай. За өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд хувь тавилангийн тоогоор 2025 он дуусахаас өмнө хийж гүйцэтгэх ёстой ажлууд юуг тавьж явуулах ёстой вэ гэдэг асуултын дагуу ерөнхий уншилгаа хийж өгөхөөр бэлтлээ. За тэгээ хувь тавилангийн тоогоор хэдүүлээ өөрсдийнхөө уншилгаа олж мэднэ гэсэн үг. За тэгэхээр тэгш байгаа, сонгоо тоо байгаа. Энэ удаагийн бичлэг маань тэгш тоон дээр орж байгаа. За яаж энэ 2, 4, 6, 8 гэдэг тоонуудыг олчваа гэдгийг одоо харцгаая. Яасан бэ гэхээр 1989 он 9 сарын 15-нд төрсэн хүн байлаа гэж бодъё тий. Тэгэнгүүт бүх тоонуудаа нэмнэ. 1 2 1 9 8 7 гэдэг одоо хэд эдгээр өөртөө тоонуудаа нэмээд эцсийн тоондоо бүхэл тоо гаргана. Одоо 10-аас тэтрэхгүй гэсэн үг. 9 хүртэл одоо энэ дотор өөрийнхөө тоонуудаа гаргана. Жишээлбэл таны хариу 11 гэд гарсан байлаа гэж бодоход 11 дээр нэмэх нь 1 гэд тэрнийг 2 болгоод дуусгана гэсэн үг шүү заяа. За тэгэхээр ингээд энэ хүний хувь тавилангийн тоо бол 6 байна гэж ойлгох нь тий. Тэгэхээр бичлэг дээр за өнөөдөр 2 4 6 8-ыг уншиж байна. Тэгвэл энэ минийх муу юм байна гэд энэ бичлэг тань таарна гэсэн үг. За хоёр дахь бичлэгээрээ дараагийнхаа тоогоо хэлж өгнө. За тэгэхээр энэ хүний хувь тавилангийн тоо бол ердөөсө худлаа ярьдгүй, тоо гэж худлаа хэлдэггүй. Тэгэхээр энэ энергийн төвшөндөө та бүхний асуултанд одоо миний асуусан асуултанд та бүхэнд хариулж чадна гэдэгт итгэлтэй байна. За нэгдүгээр да хоёрдугаар болохоор манай гэрийн гадаа хүмүүс хөрш айл маань ингээд засвар хийгээд шуум ихтэй байгаа. Тэгээ би ямарчсан ая дивсэд чадгаараа тэр дууг нь багасгахыг хичээе. Одоо яалтаач үлээ бодит байдал иймэрхүү байна. За тэгээд уншлагандаа оръё. За би түрүү хэлсэндээ асуулт маань юу байсан бэ гэхээр 2025 он гарахаас өмнө тий одоо 2 4 6 8 тэгш тоотонгууд юу хийж дуусгах ёстой вэ? Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор ямар зүйлсийг тавьж явуулах ёстой вэ? За тавьж явуулах гэдэг нь болохоор юу гэдэг өөрийн дотроо бодолтой тий эсвэл одоо хийгээгүй гүйцээсэн ажлууд гэдэг ч юм одоо юу гэдгийг тэрнтэй холбогдож орж ирнэ гэсэн үг шүү. За 2 4 6 8 гэдэг хувь тавилангийн тоотой хүмүүс ерөөхдөө юу илэрхийлдэг вэ гэхээр тэнцвэртэй байдал, доктортой байдал, за тэг ямар нэг зүйлийг урт хугацаанд бүтээн байгуулах гэсэн энэ гурван энергийг өөртөө агуулсан явж идэг тийм хүмүүс байдаг байхгүй юу? За тэгэхээр та бас тий одоо ирээдүйд ер нь цаашдаа ч гэсэндээ өөрийнхөө тухай илүү мэдмээр байх юм бол одоо хувь тавилангийн тоот хийдгээд интернетээ сайх юм бол бас ингээд илүү нэмж дэлгэрүүлж унших боломж байдаг шүү. За тэгээ ямар хүзрүүд ашиглах гэж байгаа вэ гэдгийг хэлье. Энэ дээр болохоор Light Sears хүзэр байгаа. Нэгсэндээ таараа хүзрийн маань үндсэн картуудыг арай жоохон өөр хэлбэрээр оруулж ирсэн. Энийг манай таараа ер нь бичлэг үздэг хүмүүс маань мэддэг баг. Light Sears таараатнаас уншина. Үндсэн тэ Major Arcana, Minor Arcana-гаас харж өгнө гэсэн. За хоёрдугаар нь болохоор юу яана? Healing Energy буюу та одоо тэ юуг ангааж, юуг тавьж явуулах ёстой вэ те? Өөрийнхөө сэтгэл дотор юуг ангаах ёстой вэ гэдэг картыг нь Healing Energy Oracle картнаас харж өгнө. За дараагийнх нь болохоор Los Angeles del Amor буюу хайрын сахиусан тэнгэрүүдээс одоо та хосын харилцаан дээр чинь ямар зөвлөгөө сахиуснууд нь өгж байна, сахиусан тэнгэрүүдээс өгөх вэ гэдгийг харж өгнө гэсэн үг. За энэ Buddha Wisdom буюу буддийн картагаа энийг бид нэмэлт урьдчилган дээр энэ картнаас асуулт асууж бэлдэж өгөхөөр ингээд юу гэсэн карта харуулгаас үзүүлсэн байгаа. Энэ дээр дандаа буддийн ухааны бурхтын одоо үзрүүд байдаг. Тэгээд тэр энергитэй бид нар холбогдоод тэгээ одоо харж явдаг тэнгэр гэх юм уу, шүтэж явдаг бурхан нь танд юу гэж дамжуулахыг хүсэж байна гэдгийг дараагийнхаа нэмэлт уншлагаараа хэлж өгнө. Нэмэлт уншлагын хэсэгтэй болж байгаа хүмүүс маш их одоо тий би одоо охины орд байна. Яагаад ганцхан охиныг ярихгүй байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр дараа нь ингээд тусдаа 11 сарын уншлага маань тэгж орж ирэх нь шүү. Заяа. Нэмэлт уншлагатай орж ирнэ гэсэн үг. За эхэлцгээе. За нэгдүгээр картн дээр. За энэ дээр зоосны 10 гарч ийн. За зоосны 10 гэдэг маань ерөнхийдөө бол өөрийнхөө тий гэр бүлийнхээ өмнө амлсан одоо ингээ гэр бүлийн зургууд байгаа зү тий. Тэгээ гэр бүлийнхээ өмнө амлсан амлалтууд өөрөөр хариуцлагууд. За тэрнийг биелүүлэх ёстой болох нь байна. Манай 2 4 6 8-уудынхан. За тэгээд бас нөгөө нэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал байгаа ч юм уу тий. За тэгээд санхүүтэй холбоотой энэ одоо зоосны хүзэр учраас санхүүтэй холбогддог.
За тэгэхээр эдгээр дээр төвлөрөх хэрэгтэй шүү. Энэ гурван асуудлыг бид нэр тийм ээ 25 он дуусгаас өмнө одоо энэ 2 сарын хугацаанд бид нэртэй 60-д хоног 50-д хоноглүүлтлээ хэдүүлээ гүйцэтгэх нь байна. Энэ дээр илүү төвлөрөөрэй гэж хэлж байна. За ямар нэгэн үр шир байгаа тий. Үр шир байгаа бол үр ширээ дуусгаад эхлүүлжээ дуусгаагүй байгаа төслүүд байгаа бол тэрнийгээ дуусгаарай. За эсвэл одоо хамаатан саданда тий ямар нэг амлалт өгсөн бол тэрнийгээ биелүүлэх нь шүү заяа. За ерөөхдөө бол одоо эхлүүлсэн одоо түрүүний хэлсэн бүх зүйлсүүдийг цэвэрхэн хаагаад дуусгах цаг нь гэсэн үг. За. За тэгэхээр нэгдүгээр карт маань ийм зөвлөгөө хэлж байна. За хоёр дахь картан дээр дахиад зоосны хүзэр гараад ирлээ. За зоосны хаан байна. За энэ дээр өөрийнхөө ур чадваруудаа нэлээд нэмж сайжруулах хэрэгтэй он дуусгаас өмнө. За тэгээд мөнгөтэй тий мөнгөн дээр одоо юу гэдгийг мөнгө олох бол амархан гэдэг байгаа шүү дээ тий мөнгийг бол олчдаг. Тэрнийгээ захиран зарцуулж хөрөнгө оруулалт хийж тэрнийгээ ухаалгаар тий санхүүгийн зохицуулалтаа хийн гэдэг бол хүний зүгээс маш их тийм хүчин чармаалт мэдлэг тийм ээ сурах шаардлага гарч идэг. Тэгэхээр та бүхэн маань одоо тэрэн дээр илүү төвлөрөх хэрэгтэй биш үү? Аха. Тийм тэгээд зүгээр аз хүлээгээ суугаад байхгүй тий одоо азанд итгэхгүйгээр өөртөө итгээд өөрт байгаа нөөц бололцоогоо хэрхэн зөв удирдах ёстой вэ гэдэг дээр суралцах хэрэгтэй байна. За бас зоосны карт гарч ирсэн. Зя өө чи юу вэ дахиад зоос гараад ирлээ. Зоосны 7 байна. За энэ хараа ийм зураг байгаа зардаа ингээ үндэслэж штэ тий энэ чинь ингээд 7 чакратай ингээ мод маань ингээд ургаж чинь. За энэ маань ямар утгатай вэ гэхээр ихэлсэн зүйлээ дуусгах хэрэгтэй. Одоо манай энэ 2 4 6 8-ын маань их олон юмруул ингээ те ийм ч юм хийчмэр, тийм ч юм хийчмэр гэсэн тийм сэтгэлгээтэй хүмүүс байгаад ах шиг байна. Тэр нь лугаа энэ лугаа гэдэг. Тэгэхээр яг ингээд ихэлсэн юмнуудаа дуусгах ур чадварыг одоо те энэ 25 он гарахаас өмнө өөртөө суулгах юм бол 26 ондоос тэр чинь нэлээд чухал ур чадвар soft skill болж орж ирнэ. Тийм. Тэгээ одоо ердөөс өөр одоо эхэлсэн юмнууд дээр л төвлөрөөд өөр шинэ зүйл ер нь бол одоо эхлээд хэрэггүй. Аха. За тэгээд харин одоо нэг мод шиг те таны тарьсан зүйлсүүд үр өгөөд ургаад тэгээд одоо эндээс үр жимсээ хүртэх те одоо ногоо навч жимс ногоогоо хүртэж эхлэх одоо цаг чинь тахгүй юу. Тийм болохоор дахиад нэг өөр газар очиж үр жимс ингээд нэг тариад ах шаардлага байхгүй. Аха. За тэгэхээр тэрэн дээрээ төвлөрөх нь байна. За бас зоосны 7 гарсан. За хоёр сүүлийн 2 карт маань болохоор юуг тавьж явуулах ёстой вэ гэдэг асуултын картууд байгаа. За энэ дээр энэ хараа энэ хүн ингээ мотоцикл рүү гүгээд байгаа зү тий. Тэгээд энэ Knight of Swords буюу сэлэмний хаан баггүй юу. За тэгэхээр юуг тавьж явуулах ёстой вэ гэхээр битгий яар. Манай хэд жоохон яар адгүй байгаа дээ. Тэр зангаа жоохон тий яарад тэрнийг тавьж явуулаад өгөөрэй гэж байна. За тэгээд төвчээргүй байдал. За тэгээд хурдан амжилтын хойноос битгий хөдөлтөөрэй гэж байна. За. Эдгээрийг тавьж явуулах хэрэгтэй хань тий. Ер нь урт хугацааны мал сайн бодорой л гэсэн зөвлөгөө шүү дээ тий. За тэгээд сайн бодож төлөвлөлгүй урагшаа битгий одоо гүүгээрээ тий. Энэ одоо мотоцикл ингээ хаяа явцсан биз дээ. Энэ хүн яасан мотоциклээс унсан байгаа даа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр сайн бодож төлөвлөх хэрэгтэй нэхлээд төлөвлөгөөгөө сайн гаргаарай. Тэгээд гарах үр дүнгээ сайн бодох хэрэгтэй. Окей? За тийм байна. За энэ дээр зоос хундагны 9 гэдэг үзэр маань гарч ирж байна. За хундагны 9 маань ерөөхдөө бол одоо нэг жоохон ийм нэг өөрийн нөгөө нэг хувийн те одоо баяр баясал одоо тэр цэнгэл те одоо юу гэдгийг одоо зугаа цэнгэл илээ өөрсдөө одоо сэтгэл ханамж гэдэг зүйлээдээ те жоохон танаарай. Аха. За тэгээд хитрхийг тийм бардам зам бас нэг гаргаад хэрэггүй. За тэгээд
өөрийнхөө тий ганцхан миний 5 дахь гэдэг зүйлсийг миний л одоо ажил үйлстэй миний л юм гэж одоо жоохон тэр нэг тийм бодлоо жоохон тавьж явуулаарай гэж харагдчих байна. Нэгсэндээ ингээд танд маш олон ингээд ийм гоё алтан аягнууд байгаа байхгүй юу? За тэгээд энэ алтан аягыгаа тэг бусдтай ингээд хуваалцаарай. За тэгээ 2026 оны ерөнхий ингээд харж байхад бол юу яах нь зүгээр урьдчилсан байдлаар тий одоо энэ хүзрүүдээс ингээд харж байхад бол 26 онд бид нэр ганцаархнаа тий ганцаараа явна гэлээ хурдын явъя гэвэл ганцаараа яваа. Хол явъя гэвэл олуулаа яваа гэдэг тийм ээ. Тэгэхээр ганцхан өөрийнхөө тэр одоо ингээд зүйлээр төвлөрөөд явах ш бусдтай яаж хамтарч ажиллах уу тий бусдад яаж сайхан өөрийнхөө одоо энэ юулээ аз завшаан гоё одоо өөрийнхөө юмнуудаа бусдад хуваалцах вэ гэдгээ бас бодолцох хэрэгтэй болох жил болох нэ 2026 маань. За тэгээд ерөөхдөөс нэг жоохон ингээд нэг тайвшраа жоох одоо юмий жоох юм удаан байдлаар харах хэрэгтэй байна. За ерөөхдөө ингээд харж байхад бол санхүү мөнгөний асуудлуудаа шийдээд өөртөө хөрөнгө оруулалтуудаа хийцэн байгаа, өөртөө ур чадваруудаа хөгжүүлсэн байгаа. Тэр чинь маш сайн байна. Харин нөгөө нэг урт хугацааны тий одоо оруулсан зүйлсүүдийнхээ үр жимсээ хүртэх цаг чинь болцсон байгаа юм байна. Тэгэхээр одоо 2025 онд бол энэ үр жимсүүдэд хүртээ явах нэ. За тэгээ энэ хоёр картаа ойлгоцсон тийм ээ. За одоо healing energy буюу ангаах одоо энерги тийм ээ гэдэг хөзөрнөөсөө эхний карта шууд сугалчих. Энэ дээр та юуг одоо тэ сэтгэл дотроо ангаах хэрэгтэй вэ? Сэтгэлээсээ юуг тавьж явуулах ёстой вэ гэ. За яна уучлаарай шуумстай амар байна. За одоо яалтаачлаа. За тэгэхээр юуг тавьж явуулах ёстой вэ гэдгийг түрүү хэлчихсэн. Тэгэхээр тавьж явуулахдаа ямар энергийн түвшинд тавьж явуулах ёстой вэ гэдгийг энэ ангаах өдрнөөсөө ангаагч идгээгч гэсэн тий ангаагч идгээгч энергийн өдрнөөсөө уншиж өгье. За энэ дээр ингэж штэ ирээдүй өртөөсөө ирээдүй гэж бол байхгүй. Ирээдүй цаг гэж байхгүй. За өнгөрсөн гэдэг маань тий одоо өнгөрцөн. Одоо нөгөө монголоор хэлээд байгаа штэ. Маргааш бол тийм ээ онцгой юм тийм ээ. Өчигдөр бол түүх юм. Одоо өнөөдөр бол тий таны одоо яг бодит байдал юм а гэдэг гардаг тий. Тэгэхээр яг тэр л ахгүй. За тэгээ одоо цагтаа төвлөрөх хэрэгтэй. За тэгээ өөртөө бас ингэж итгэх хэрэгтэй байх нь тий. Би амьдралдаа урам зоригоо олж авсан. Өөрийнхөө амьдралдаа тэгээ өөрийнхөө амьдралаа би удирдах, өөрийнхөө амьдралаа би авч явах чадвартай гэдэг урам зоригоо авч авсан. Яагаад вэ гэхээр яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа мөчөд танд яг одоо ямар нэгэн аюул байхгүй байгаа зү. Тэ яг айхан байна уу танд та боддоо тэрнийхээ бодоорой. Дайн дажин болж гин үү, хажууд тэ буудалцаан болж гин үү, ямар нэгэн тахал гарсан байна уу, тийм биш шүү дээ тий. Тэгэхээр бид нэрээ яг одоо цаг гэдэг мал яг л оршдог байхгүй юу? Ирээдүй бол байхгүй. Өнгөрсөн бас байхгүй. За тэгээ миний одоо тэ дотоод дуудлага сүнс маань бэлэн болох үед бүх зүйл яг одоо миний хүснээр биелж гарч ирнэ гэхэлэр энэ нөгөө нэг түрүүний энэ хундагны 9 гэдэг хөтөртэй маань холбогдож байна. Яаж холбогдож байгаа вэ гэхээр энэ тэгсэн штэ. Тайван бай, жоохон нэг те энэ үр жимсээ хүртээд нэг жоохон хэсэгтэй нэг жоохон жаргаад хаа гэсэн нэг тийм нэг хөзөрөөсөн штэ те. Гэтэ тэр жаргалаа ганцаараа биш бусдтай хуваалцаараа гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр яг хөө ихлээр цагийн юм цагтаа болоод таны хүсэж байгаа сайн сайхан зүйлс чинь бүгд биелнэ. Тэр бол тодорхой. Гэхдээ ер нь яг одоо цагтаа жоохон төвлөрөөрэй л гэдэг зөвлөмжийг манай healing energy card маань өгч байна. За одоо болохоор энэ хайрын сахиусан тэнгэрүүд картаас хосын харилцаан дээр нь ерөөхдөө ямар хөө зөвлөгөө өгөх гээд байна гэдгийг харъя. Энэ нийтийн уншлага болохоор тий collective reading гэж хэлдэг. Тэр уншлага болохоор ерөөхдөө хүн болго өөрсдийнхоороо л тий одоо юу гэдгийг өөрсдийнхөө яг бодлороо л одоо эдгээр асуултуудаа хариулаад асуултуудаа ойлгоод явна, тайлбаруудыг ойлгоод явна гэсэн үг. За эхний карта авчи. Энэ
За эхний карт. За. Аха. За энэ ингэж хараа occupação de sus problemas familiares гэж тийм. За тэгээ админ нь Испани тэгээд англи хэлтэй байгаа. Тэгээд ерөөхдөө ингээд аль болох олон сувгаас олон одоо энэ удаас мэдээлэл авахыг хичээдэг. Суралцахыг хичээдэг. Тэгээд тэр утгаараа сахиусан тэнгэрүүдийн карт гэдээ авсан байгаа. Тэгээд Испани дээр тэгээд бас сонирхолтой байх болоо гэж бодож байна. За su vida amorosa mejorará cuando perdone a sus padres гэж. За тэгэхээр энэ яг хэвээр гэхээр энэ карттай холбогдож байна. За яаж холбогдсон бэ гэхээр гэр бүлийнхаа тийм ээ өмнө хүлээсэн хариуцлага. За гэр бүлийнхаа ер нь асуудал проблемд жоохон анхаарал тавиад хараа гэж байна. Таны хосын харилцаа хизээ сайжрах вэ гэхээр эцэг эхээ уучлж өршөөсөн үед хосын харилцаа чинь маш их сайжрах болно гэсэн байх юм. Тэгэхээр энэ нөгөө түрүүний картаар гарсан те нөгөө хамаатан садандаа өгсөн амлалтууд гэр бүлийнхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагуудаа биелүүлээрэ гэд ингээд зөвлөсөн байсан. Тэгэхээр энэ хоёр карт маань бас холбогдож байна. За тэгэхээр түрүүнийх шиг те одоо энэ картн дээр хэлсэн өнгөрсөн гэж байхгүй одоо гэж ирээдүй гэж байхгүй одоо цаг дээр байгаа. Тэгэхээр аав ээж нь одоо те ямар ч зан чанартай байсан ямар ч хүн байсан нэг л таны хороо дэлхий дээр төрүүлж өгсөн гэдгээр ачтай буянтай хүмүүс байгаа. Тэр хүмүүсээгээ уучлж өршөөгөөд өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж тавьж чадах юм бол таны ирээдүй хосын харилцаа илүү тогтвортой, илүү сайхан болно гэдгийг энэ карт маань хэлж байна. За ерөнхийдөө ингээд уншлага маань дуусаж байна. Ерөнхий уншлага маань дуусж байна. Тэгэхээр хэдүүлээ одоо юу яа? Манай хараа энэ бичлэгийн маань үзэж байгаа хүмүүсийн бараг 50-аас 60% нь subscribe дараагүй байлээ. Тандраас хүсэх зүйл маань юу гэхээр subscribe-а дараад өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгэх юм бол урам ороод дараагийнхаа уншлагуудаа 11 сар гэл ингээд цаашаа үргэлжлээд явна гэсэн үг. За нэмэлт уншлагын хэсэг байгаа. Нэмэлт уншлагын хэсгийг та бүхэн авахыг хүсэх юм бол Facebook, Instagram-аар холбогдоод би танд руу одоо ингээд видео бичлэгүүдээ явуулна. За тэрийг заавал авах алба байхгүй. За тэгээд юу асуух вэ гэхээр одоо эдгээр картуудаа эдгээр уншлагатайгаа холбоотойгоор за танд 25 он дуусахаас өмнө ямар тийм ээ азтай сайхан зүйл тохиолдох вэ нэгдүгээр. За хоёрдугаарт нь болохоор тийм эсвэл үгүй асуултанд нь хариулж өгнө. Та ингээд асуултаа бодоод за тийм үү үгүй юу гэд тэрэнд нь хариулж өгнө. За тэгээд юунаас зайлсхийх ёстой вэ? Юунаас одоо жоохон болгоомжлох ёстой вэ гэдгийг он дуусахаас өмнө. За тэгээд дараа нь болохоор одоо түрүү хэлсэнтэй Buddha Wisdom гэдэг маш их гоё карт байдаг. Энэ хөзөртөө би үнэхээр дуртай. Тэгээд энэ хөзөрнөөсөө таныг харж явдаг эсвэл одоо юу гэдэг та юунд итгэдэг хорвоо ертөнц гэдэг юм уу, бурхан тэнгэр гэдэг юм уу, хин гэдгийг өвөг дээдс гэдэг юм уу. Тэд нар маань танд ямар мессеж дамжуулахыг хүсэж байгаа вэ гэдгийг Buddha Wisdom гэдэг энэ хөзөрнөөсөө гаргаж харж хэлж өгнө. За тэгээд энэ хүртэл бичлэгийг үзсэнд баярлалаа. Subscribe дараад комент бичээрэй. За бусдтайгаа хуваалцуулаас маш их баярлалаа. За тэгээд уншлага таалагдсан байх гэж бодож байна. Баяр таа.